Бүгд энэ өдрийн мэнд гэ дараагийнхаа ЭК-ийн товчлолтой бэлэн байсны маань хаа. За тэгээ олон юм ярихгүйгээр шууд бичлэгт орцгоё. За ингээд та нартаа жижигхэн бэлэгтэй ирлээ. Өнөөдрийнхөө бичлэгээр та нарт дэлгийа гэж хэллээ л дээ. За Silver Phoenix Амар Shop-тай хамтран та бүхэндээ аним зураг хэвлэлтэй хар цагаан өнгийн 10 төрлийн бүх арьс мартай бодолтыг хөдөлж эхэлж байгаагаа хэлэхэд үнэхээр таатай байна. За Амар Shop руу биеэрээ очин өмсөж үзээ загвар болон арьс мараа сонгоод авч болно. Мөн онлайнаар худалдаа авал тэгвэл шууд л маргааштай үргэлжлэлээр очин шүү. За илүү дэлгэрэнгүй доор байрших Facebook болон Instagram-аас олж аваад эхний 50 хүнд зөвхөн 50 хүнд open sale-гээ 49,000 төгрөгөөр худалдаалнаа. Мөн цөөн тоогоор ирсэн болохоор та яараарай гэж хэлье. Сүнсэн тэнгисийн цэргийн онгоцуудаар хүрээлэгдсэн газар Бранууд эдмирал тэдэнд энд Гарп Кузан 2 бэлтгэл хийдэг байсан. Энэ бол тэдний бэлтгэлийн газар. Тэд нүцгэн гараараа энэ сүнсэн онгоцнуудыг зөхиж бэлтгэл хийдэг байсан. Өглөө болгон энийг хакиж эмсний хүч гээд юу ч ашиглахгүйгээр цэвэр нударгаараа л зөхдөг байсан гэмээр хүлнэ. За Чинасуу дээр Гарп жинхэнэ галыг асааж төмнийг түгэж гарлаа. Аврах том залууг далаа руу нислаад Чинасуу арлыг үнэхээр л оронгоор нэргүүлж байна. Үлдсэн хамсаатнууд маань ер нь явхад бэлэн болоод арлаас 100хан хөдөлж босодоо явхад бэлэн босон гэж мэдээлэхэд яг энэ үед хар гайгаараа нэг эмэгтэй хэлп гэж орилол нөгөөдхийг нэг хобби сонсоод шилийн сайрын болохоор аврахаар өвчлөө. За ингээд анхаарлууд сулармагц шүүр юу алга болдог жимснийхаа давуу талыг ашиглаад кобиг чиглэсэн сэлмиг Гарп авч нэвцүүлбүүлчлээ. Уурандаа манай Гарп ч түүнийг ганц цохоод твиттерд нь оруулчлаа. Гарпыг цусаалтаад сүлдөөд ирж байгааг бүгд харангуйтаа кросскультэн дээр 3 тэрбум бэрийн шагнал амлсан болохоор бүгд л түүнийг алхаар яарлаа. Энэ үед дэлхийн цөм рүү нам цохилсон Кузан гарч ирээд Гарплууд авчиж хоёр талаас асар хүчтэй хакитай нударганы мөргөлдөөн болоход Кузан өнгөрснөө сандаг. Өнгөрсөнд Гарпыг эд залуу гал асаж байх үед нь Кузан түн дээр ирээд тэнгисийн цэргийн бэлтгэлүүд надад юм болохгүй байна. Надад жинхэнэ сорилт хэрэгтэй байна гэж хэлэн тэгэд хамтдаа бэлтгэл хийгээд болтгоо. Гэр бүлийнхээ нэг гишүүнл мэд санаж хамаг зүйлсээ ярьдаг байсан бол тэд одоо нэгийнхаа өхлийн төлөө гар зөрүүлж байна. Гэтэл арлыг өдөрддөг арлан хүн хүчээ өтгчүүлж арлаас холдоод явж байсан сууртынх нь луу арлын нэг хэсгийг сунгаж гар болонгуудаа хөлөг онгоцыг сүрүүлэх гэж байхад Гарп цуснандаа будагдсан ч гэсэн ковид урам зоригийн үгийг хайрлаад тэгээд дахиад өнгөрсөн л үсэг өөрчлөгдөн л доо. За энэ үед коби батсан байх ба Гарп тэднээс ингэж асуув. Та нар азлагсан арал дээр очлоо гэж бодъё. Тэнд хүүхэд болон нэгэн хөгшин хоёр мангасуудаар үрээлэгдсэн байна. Гэвч хөлөг онгоц дээр нэг л хүнийг хамт авч явж чаднаа. Тэгэхээр та нар ер нь хэнийг аврах вэ гэхэд коби үнэхээр сайхан сэтгэлтэй болохоор ойлог нь аваад баг өөрөө өхнээл гэж байна. За тэгсэн Гарп үүнд нь уурлаад буруу гэж ойрлоо. Та нар хүүхдийг аваад явах ёстой. Учир нь хөгшчүүд тэмч удаан амьдрахгүй гэж юу ч болоог өмсгөл хэллээд тавьчлаа. За ашгүй одоо өөрийгөө үрдэрлээ. Хөлөг онгоц асар том алганд бяцлуулах нь тодорхой болоод бүгд л хөлгийг орхих бэлтгэлтэй орж байлаа. Харин Гарп тэдэнд коби дэрийг устгах болно. Бусд нь түүний замыг цэвэрлэж түүн тусал гэж хэлдэг. Коби яг яаж би гэхэд Гарп уурлан бүгдийг нь хөлөө. Кузан Гарп дээр ирэхэд эцсийн амьсгалаа барин хоёр хөл дээрээ босож амар шилжиж явснаа арлыг бүр бут зөглөө манай Гарп маань. Коби энэ бүгдийг харан Гарпыг юу түүнээс үсэд байсныг ойлгон цааш урдлаа. За ингээд буцаад өнгөрсөн лөө явхад хэдэн жилийн өмнө Helmap Коби 2 Гарпийн хүнд бэлтгэлийн доор байх үед ирлээ. Өдөржин хэцүү хүнд бэлтгэл хийдэг ч гэсэн бэлтгэлийн дараа нэг ч өдрөө алгасахгүйгээр Гарпийн хийдэг байсан бэлтгэлийг би хийдэг байжээ. Ингээд буцаад одоо уйлга ирлээ. Яа. Ийхүү арал удирдлаггүй болсон ч гэсэн тэдний усан онгоцны дээр асар том гарын алга доош унах гэж байлаа. Коби сэтгэл шулуутан асар хүчтэй хакитэй Galaxy Impact гэх Гарпийн цохилтыг гарлуу чиглүүлж хийснээр гар бутарч хөлөг онгоц аюулгүй болоход бүгд л гайхаж ганцхан Гарп л энэ бүгдийг мэдчихсэн юм шиг л инээлээ. Helmap Кобиг унаж байхад нь түүнийг авран хөлөг онгоц дээр гарч харин арлын бутарсан эсхүүдийг нөгөөх нь тогтоож гуруула хөлөг онгоцсон дээр эсэм мэд газартлаа. Харин Ташиги Гарпыг одоо таал ирэх юм бол хөдлөлөө гэхэд Гарп тэдэнд надгүйгээр цааш яв гэж инээхэд бид Гарпыг ямар нөхцөл байдалд орсныг хардаг. Гарпыг хүрээлээд хар сахалтын дагуулууд мөн ахлагснаар байлаа. Гарп суурдынханд миний заасан хичээлийг сана хөгшдгийг орхи хүүхэд залуу суусан бол одоо хөдөл гэж хэлэн Кузан түүнийг мэс болгон хуургалаа. Ингээд хэсэг өөрчлөгдөн энэ тэндгүү мэдээ үрж байлаа. Гарпыг далайн дээрэмчдийн арал руу явснаас хойш ирээгүй алга болсныг хэлэн мөн Люфиг эгхэд дээр Vegapunk-ийг барьцаанд авсан байдалтай байна хэмээн
Мэдээллүүд East Blue-гийн арал дээр тийм сайхан мэдээг дуулгасангүй. Хүмүүсийн гайхсан байдлыг арлын захирагч засаж Garp-ийн далайн хаан ихтэй далайн дэрэмжтийг сургаж яваа байлгүй дээ. Харин Luffy гээд орилтол Макинагийн юухад уйлан эргээд Luffy-гийн зургийг харж инээлээ. Арлын ууланд амьдрах дадаан энэ мэдээг харж муу дуракуд яг юу игээд яваа юм бэ гэж нүдэнд нь өлмс цээлгэнэхэд гинтл асар хүчтэй газар хөдлөлт болж энэ тэмдгүү сандралдаж эхэллээ. Lockdown-ын гудамжнууд хоёр хуваагдан Water 7 усанд дахин автаж Wano дээр хүртэл энэхүү хичрэлт мэдрэгддэг. Марижод ч хүртэл мэдрэгдсэн ч энэ хэдчтэй яавал гэжтэй те. Яач бол бас гоё ч гэсэн. За тийм тэгээд 6 өдрийн өмнө алга болсон Лүлүшагийн байсан газар асар том усан хүрхрээ үүссэн байгааг бас олж мэднэ. Ийхүү дэлхийд дахна өөмэн болж далайн түвшин 1 м-ээр нэмэгдэж далайн эргүүд алга болж зарим хотууд живж эхэлсэн юм аа. Буцаад ЭК рүүгээ шилжихэд ЭК дарал руу 100 байлтаа нийлэг онгоц 30 мянган цэрэг 9 дэд адмиралын хамт ЭК дарал руу ойртчихлаа. Ингээд тэд ЭК-ийн ойролцоо ирэхэд аврах том роботууд онгоцуудыг сөнөөж эхлэхэд Кизару роботууд руу дайрахад Синтама руу авгаахаа болооч наадулчин манай роботууд гэхэд тайвширдаа энэ бүхэн аль хэдийнэ эхэлж эхлэе гэж хэлж байгаамаа. Кизару арал дээр засгийн газрын тушаалыг л дагаж ирсэн гэдгээ хэлэн дэрсэн малгайтууд Vegapunk-ыг барьцаанд аваагүй бол CP0-ийн даалгавраа биелүүлж энд ийм болохгүй байсан юм аа гэж хэлэн Синтама руу хариуд нь Vegapunk-уудыг явсны дараа л би болох болно гэж хариулж байгаа. Ийхүү Saint Saturn харин энэ бүгдийг зүгээр л сонсон намайг энд байгааг өөр хинт чилж болохгүй шүү гэж хөлөг дээр байх жижиг цэргүүдэд даатгадаг. Saturn дэд адмиралаас арал дээрх жинхэнэ нөхцөл байдлыг асуухад нэг давхар Сентамаригийн пацифистанууд цэргүүдийг тогтоож байгаа. Харин Lava-Base дээр дэрсэн малгайдынхан CP0-тай мөн Vegapunk-ууд болон Seraphim-уудтай хамт Frontier Dome-ийн хамгаалтын цаана байгаа гэхэд тэднийг бүгдийг нь устгах, тэд мэд хэсгүү зүйлээ мэдсэн. CP0 ч бас ялгаагүй гэж хэлэн харин Боныг арал дээр байгааг илтгэхэд тэр жоохон хүүхдээ одоогор юу ч ойлгохгүй байгаа хаа. Түүнийг цухтаалгаж болно гэж хэлдэг. Кизарууд нэг нь нууц хар дэндэ мөшигээр York-оос дуудлага ирж байгаамаа. Энэ дуудлагыг үлдсэн 4 гороосоо чагнаж байсан ба York авангуудаа шууд яагаад та нар намайг аврахаар ирэхгүй байгаа юм бэ гэхэд Saint Jupiter ярианд орж ирэн чи Vegapunk-ыг гартаа оруулсан байгаа ёстой York. Гэхэд санаа зовлтгүй надад Seraphim-ууд байна бүгд миний удирдлаганд ороога гэж хэлдэг. Харин Jupiter чи Mother Flame-ийг дахиж бүтээж чадах уу гэж асуухад тэгэлгүй яах вэ гэж инэн лабораторийг л аюулгүй үлдээчихээ. Тэгээд би тэнгэрийн луу болвол чаднаа л гэж хариулж өгч байна. За энэ болцлыг чсэн Горосын нар зөвшөөрдөг. За гинтл York-ийн ярианы өнгө өөрчлөгдөж би та нарт хэрэгтэй юм бол одоо надад туслаач гэж орилоход York манай хэдэд алүүжээний баригдсан байгаа нэгднэ. За Usopp харин бид чамайг ашиглаж энэ арлаас цухтаах болно гэж байна. Харин нөгөө тал Saint Saturn нөхцөл байдлыг гартаа авахыг оролдон Lava-Base дээр нийт 7 хүн болон дэрсэн малгайтын баг байгааг хэлдэг. Vegapunk-ууд болон CP0-ууд. За тэгээд дээрэс нь дэрсэн малгайтууд. За Saturn ч тэднээс болгоомжилж байгаа бололтой. Тэр бол саяхан Yonko болсон нэгэн. Түүнээс болгоомжлоход илүүдх юм байхгүй гэж хэлмэгц. Luffy York-ийн амнаас дэндэн мушиг нь авангуудаа хай намайг Monkey D. Luffy гэдгээ далайн дэрэмжтийн хаан болох хүн гэж орилоход манай хэд бүгд л яаж байгаа юм бэ Luffy чи биднийг бариад өгчлөө штэ гэж орилтлоо. За Luffy үргэлжлүүлж бидэнд та нарын хүсэж байгаа Vegapunk York байна. Түүнийг амьдар нь хармаар байвал арлын ирэг дээрх бүх хүлэг онгоцуудыг холдуул гэхэд сонсож байсан тэнгисийн зэргүүд болон Morgan ч түүнийг үнэхээр юу хийгээд байгаа гайхлаа. Saint Saturn түүнээс чи дэрсэн малгайт Luffy юу гэхэд хариуд нь тийм ээ би мөн байна. Яасан асуудал байна уу гэхэд Saint Mars наа чи яг хин байгаа юм бэ гэж асуулаа. Luffy ч гиний юм болохоор энд ч гимтэлтэй хитэн хүн гэд яг хэлэх гэжсэн чинь Robin түүний амийг нь хаачлаа. Яаж байгаа юм бэ Robin гэхэд Luffy мэдээлэл бол үнтэй зэвсгээ. Үүнийг ингэж амархан хэлээд өгөх нь бидэнд ашиггүй гэж хэлгээд Luffy үүнийг ойлгон уучлалтгуйлаа. За энэ бүгдийг сонссон Saint Saturn дэд адмирал Doberman хандан EK дээр бидэнд хэрэгтэй 3 зүйлс байна. Нэгт York-ийн амнаас, хоёрт Mother Flame-ийн үүсгүр болох цахилгааны үүсгүр. Гуравт арал дээр байх Vegapunk-ийн тарих гэхэд CP0-ийн манай цэргүүдтэй гэхэд Saturn би зүгээр л байж болох хамгийн муу зүйлс тохиолдол гэж байна. Бидний энд ирсэн хамгийн том зорилгоо мартаад байна уу да гэхэд хүндрэлтэн гэдэг яг л хорхоо шавч шиг тэд асар хурдтай үрдэж чаддаг. Бид хүмүүсээ алдсан ч нөхөөсүүд байх л болно гэлээ. За
5 горосэж үнэхээр л их үний юм чинээ боддггүй ингээд харагдчихлаа юм л та. За харин Labo Base дээр York нулимс дөрвнүүдээр муу мангаруудаа та нар намайг бэртэхэл юм бол 5 горосоо миний талд орж та нарыг энэ аралтай хаан доохаараа шиг болгондоо гэхэд намигийн уурууч түүнийг сайхан балбанга чи Робины өмнө яаж ийм зүйлс хэлж зүрхэлж ийна гэж хэлэн одоо бүгд Робин санаа тавин Chopper Робиноос чи зүгээр үү Робин гэхэд Робин ч өө би зүгээр дээ надад санаа зовсонд үнэхээр баярлалаа доктор Chopper гэхэд манай Chopper ингэж байна. За энэхүү Vegapunk ярианд орж ирэнгүүтээ Kakuro андан би танарт баярлахын зүйтэй байхаа. Та нар амьдж ирээгүй бол би ч York-ийн гарт одоо аймаа алдах байсан гэхэд Kaku гүй ер нь азтай байсан болохоор тэгж тарлаа. Би Roronог хайгаад явж байхад 2 Seraphim-д тулдах хэрэг гараад тэгээд тэднийг торгоож байхдаа санамсруугаар доошо унаад гэхэд зоороо тэдэнд тэгээд би чамайг авраад гээд инээлээ. За харин усаа харин доор байх CP-ийн ажилтнуудад хоолунд үгэн одоо Lilith-ийн буугаар бүх Seraphim-уудыг 20 хамттан төгжжээ. Харин S-Snake-д Frankie талархснаа илэрхийлэхэд Vegapunk үүнд нь гайхаж би түүнийг тэгж програмлаагүй дээ гэхэд хэсэг өөрчлөгдөн Luffy S-Snake-с хөөе Hancock тэд миний найз байгаамаа гуйжстэй тэднийг буцаагаад хэвэн болгоод өгөөч тхүү гэж одоо S-Snake-с гуйхад S-Snake түүнийг харангуутаа ичиж улаагаад за тэгья гэж зөвшөөрчдөг юм байна. За үүнийг сонссон манай эд ч ууртай хэрцгий Hancock-ч Luffy-гийн үгэнд үгүй гэж хэлж чаддаггүй штэ гэж Jinbe инэхэд Vegapunk тэднийг одоо DNA-г хуульж байхад тэдний зан чанарч бас хамт хувилагдсан юм байна гэж гайхлаа. За Nami Lilith-ийн буугаар бүх Seraphim-уудыг барьсан гэхэд Luffy үнэхээр баярлалаа Hancock гэж одоо S-Snake хэллээ. S-Snake ч тэр надад сая би чамд хайртай гэчүүдээ гэсээр хоцорлоо. За Atlas бидний холбоос иргсэн ч Frontier Dome-ийн хамгаалалт харин буухгүй байна гэхэд York инэн би Atlas-ыг чинь жоох оролдсон юм аа. Миний тэрэг одоо та нараас салсан учраас та нар надаас одоо кодыг гаргаж авч чадахгүй гэж инэхэд Stussy гарч ирэн тэдэнд арлыг тойроод 100 байлдааны хөлөг онгоц 30,000 цэрэг мөн Адмирал Kizaru-гийн хамт ирсэн байгааг одоо тэдэнд хэлдэг. Vegapunk Nami-гаас аль зүг рүү явах гэж байгааг асуухад Wano руу зааж байгаа зүгээс гадна гэвэл энэ л байна да гэж харуулхад наадах чи help up байна штэ гэж хэлэхэд Luffy Usopp хоёр маань баярлан хуучны найзууд дээр мөн аврах хүмүүсийг очиж харнаа гэж баярлцаалаа. Харин манай хоёрын маань баярыг Edison маань зогсоож танай хөлөг онгоц Labo Base-ийн дээр байгаа. Арлыг тойроод байлдааны хөлөг онгоцуд байгаа. Гэвч та нарын явах зүг чинь зүүн зүг учраас азар Сааныгийн ойролцоо бидний робот байгаа болохоор түүнийг ашиглан Сааныг зүүн арлын ард авчирч тэндээс зүүн зүг рүү нисэж явахч робот арлын бүсээс гармагс нисч чадхаа болон доош уннаа. Тэгэхээр зугтахад хангалттай биш гэхэд Frankie яриаг тасалж тэгвэл яг робот унах үед өндрөөс Cube Burst-ыг ашиглаад 1 км гарan холт хэрэлт өгж болно гэхэд бид та хангалттай зугтчих юм байна штэ гэдэг Vegapunk үнийг сонсоод алмаараад одоо колагаар 1 км тийрэлт өгнө гэж та үнэхээр гайхалтай маа гэж зугтах төлөвлөгөө маань ийхүү тодорхойллоо. За ийхүү Lilith Vegaforce 0 буюу робот руу явж Сааныг авчрахаар болж Atlas Vegapunk Edison 3 York-ийн кодыг хакерт харууллаа. За ингээд Luffy, Bonnie, Frankie, Lilith дөрөв Сааныг авчрахаар цаг алдалгүй урагшлаа. Манай дөрөвч явах замдаа жаалжуул ярилцсан Bonnie-г яагаад өөрчлөгдчихв Vegapunk-ыг алахгүй байсан юм уу гэхэд тэр ч өөрчлөгдсөн. Би одоо Vegapunk-ыг алахгүй гэж хэлэн цааш авлаа. Харин нөгөө тал тэнгисийн зэргүүдэд энэ бүгдийг Rob-лучи дотроос нууцаар мэдээлж байгаа юм байна. Энэ бүгдийг мэдсэн Сатурн Borsalino чи сонслоо. Тэд одоогоор Frontier Dome-оос гарч чадахгүй юм байна. Frontier Dome бол 2 давхар лазер хамгаалалт. Харин чи өөрөө лазер үстэй. Нэвтэлж чадахгүй гэхэд Kizaru би нефт гарахад асуудал байхгүй. Харин гол юм нь Labo Base-ийн доор одоо миний эртний найз арлыг хамгаалж байгаа. Би түүнийг зүгээр өнгөрөөд явхад миний ёсцод нийцэхгүй байна. Түүнтэй мэдж болох уу гэхэд Сатурн хэрвээ тэгвэл арал дээр байгаа 50 пацифиста мөн авраг роботууд бүгд дайрч эхэлнэ. Бидэнд одоо тэгх цаг алгаа. Чи цахилгаан үүсгүүрийн байршлыг мэдж байгаа юу гэхэд Rob-Lucci бол мундаг мэдээлэгч. Бидэнд хэрэгтэй бүх мэдээллийг тэр хангаж өгсөн гэж хэлэн дайралтанд бэлтлээ. За манай дөрөвч төд удалгүй хөлгийн барааг харах үед алсаас лазер гарч ирэн арал руу ирэх ба Синтомаро үнийг харж авгаа миний хамгаалтч дэлхийн шилтгэн штэ гэж хэлэн Kizaru Синтомарогийн хооронд том үргэлдэн болоход доор юу болоод байгааг бүгд гайхахад Luffy Kizaru мэдэрдэг. Ийхүү Синтомаро Kizaru-гийн эсрэг нудраг зөрүүлж эхэлж байгаа. За Kizaru-гийн дайралтыг хүчтэй хамгаалтаараа эсэргүүцэж гарлаа. Kizaru ч яалтч хүчтэй хамгаалттай байна шүү гэхээр авгаха таныг одоо үүнээс цааш явуулахгүй гэж тэдний өргөлдөн арлыг дөргөөж эхлэхэд Тэнгисийн цэргийн адмирал Doberman Kizaru адмиралын дайралт эхлүүллээ. Тэгэхээр 8 дайд адмиралууд арал дээр байгаа пацифистонуудыг идэвхгүй болгоо гэж тэдний дайралт инхүү албасаар шигтэй ерөн гэж эхэлж байгаамаа.
За ингээд байлдааны хөлөг онгоцсноос их буугаар галлан дэд адмиралуудыг дэмжин тэдэнд л лазераар дайралт хийхээс өмнө дэд адмиралуудыг амжилттай харал руу газардуулж чадчихаамаа. Инхүү бүгд л баярлах агшинд даланд ороос авраг том робтон далайн мангасууд байлдааны хөлөг онгоцуудыг нэг нэгээр нь сөнөөж эхэлжээ. Дэд адмиралууд тэднийг буулгаж авч айлч чадгаараа өөрсдийнхөө цэргийн эсрэг аварч чаджээ. За энэ бүгдийг арал дээрээс манай хэд харж байх ба ер нь яг яагаад пашифистанууд тэдний талд орохгүй байгаа гайхахад Vegapunk хариуд нь доор байгаа хүмүүсээс пашифиста болон серафимууд тушаал өгч чадах нэг л хүн байгаа. Тэр нь Сентамару. Тушаалын ирэмбээр Сентамару бидний болон 5 горосыг доор байдаг ба адмиралын тушаалч хүртэл Сентамаругийн тушаалыг давж чадахгүй гэж хариулж байгаа. За харин босн Сентамару Кизарагийн эсрэг удаан тэсэхгүй байхдаа гэж бүгд Сабаудын арал дээр болсон үйл явдлыг санан тэр үед бид одоогийнхоосоо хамаагүй муу байсан гэж ярилцсан. Доош хэсэг өөрчлөгдөн Сентамаругийн дайралтыг Кизару гаргаж түүний ард шилжин гарч ирээд түүн рүү дайралт хийхэд Vegapunk энэ тулаан үнэхээр харахад зүрх хэмтэрмээр юм аа. Намайг уучлаарай Сентамару. Чамайг бүгдийг нь зогсоогоо зүгээр л зугтсан ч би юу ч хэлэхгүй гэж хэллээ. Эдисон Стелла кодыг тайлахад анхааруулахад тэр гурав кодыг тайлж байхад тулаан үргэлжилсээр лээ. Асар хурдтай лазерын дайралт хийн зүгээр л буугаад өгчхөө Сентамару гэхэд түүний эсэргүүцэн хүчтэй дайралтыг өөр дээрээ хүлээж аван дайралтуудаас бултан өөрийнхөө сүхийг аваад Кизару руу дайрахдаа энэ арал дээр ирчээд хэнийг алах гээд байгаа юм бэ авгахаа гэж хэлээд түүнийг хоёр хуваасан ч лазерын хүн юугээд хоёр хуваагдтав. За тэгээд алдартай флашбакийн цаг боллоо гэж байгаа штэ. За олон жилийн өмнө Кизару Vegapunk хоёр нэгэн арал дээр ирж амтан илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн юм байна л да. Тэгээд түүнийхэн туршилтаар энэ арлын зэрлэг баавгаануудыг анхаар явж байлаа. Төхөөрөмж үнэхээр алдаа манддаггүй ажиллаж баавгаанууд дээр ирэхэд жижигхэн Сентамарууд баавгаануудыг бүгдийн цааш нь харуулсан дээр нь гараа зогсож байлаа. Манай хоёр гайхан чин амьдтыг дийсэн юм уу хүүхдээ гэхэд чи хаанаас ирсэн бэ? Эцэг эгчин гэхэд Сентамару хариуд нь би бол хүчтэй сум очоо. Би тэдний сум отцсон. Харин манай тосгоныхон сул дараа учраас би тийшээ дахиж очихгүй гэхэд Кизару чи тосгоноосоо хөөгдсөн юм байна штэ гэж хэлэхэд Сентамару ч уурлан үгүй тэд сул дараа би бол сумо би үлсдэггүй надад мөнгө өгөөч би та нарт ажилламаар байна гэхэд Vegapunk чамд амар байгаа зүйл байгаа байх нэ гэж хэлж дуусаагүй байхад Сентамарыг ингэж дуурч бүгд инээлээ. Vegapunk түүнээс чи хүчтэй байна бацаана. Ажил гэсэн үү? Чи тэгвэл миний хувийн биеийн хамгаалагч болвол ямар вэ гэж тэд зөвшөөрөн цаашаа явцгаалаа. Кизаруг араас нь авгахаа гэж хоолойнд гайхаад эргээд харахад чи намайг дуудаад байна уу гэхэд Сентамару тийм ээ. Би яаж хөгшин эрдэмтнийг хамгаалах вэ? Та надад заагаад өгөөч хэмээн тэдний өнгөрсөн гарч одоо үе рүү шилжлээ. За ингээд өнгөрснөө санаж байхад Сентамару түн рүү сумуу дайралтын Кизарууд цохилт өгч чадлаа. Кизару харин дайралтад орсон ч огтонш нөлөөлдөггүй маа. Тэгээ хариу дайралтыг хийн Сентамаруг буулгаж авч түүний тушаалын чипийг авч пашифистануудад шин тушаал өгөн одоо тэд бүгд хамтдаа дэрсэн малгайт руу дайрахаар болж байгаамаа. За ингээд байлдааны хөлгүүдийг устгаад байсан далайн мангасуудыг пашифистанууд устгаж эхэлж байгаамаа. Тэгээ Доберман Сатурнтай ярьж юу болсныг мэдээллээ. Харин дээр манайхан яг юу болсон талаараа ярихад Vegapunk нулимстай Сентамаругийн золиосыг юу ч үгүй болох эсвэл шүү хэмээн хэлэн кодыг хакердах ажиллагаагаа үргэлжлүүлэн Кизару бол өөрөө гэрэлтэхээр энд тэр хүссэн үед ирж чаднаа гэхэд усаавч үнд балартан даана бид одоо 2 жилийн өмнө бялт нүдүүлж ийсэн штэ гэж хэлэхэд хэсэг өөрчлөгдөн Кизару дээр ирлээ. Кизару хөөх та нартай уулзлага удсан башууд ирсэн малгайтынхаа гэж хэлэн гэрэл болон дээшээ яваадаглаа. Харин Франки сааны дээрээс хурдлаарай гяс цухтяа хэлэлтч одоогийн байдлаар бүгд төлөвлөгөөний дагуу болж байна. Санаа зовлтгүй гэж ярилцсан. Bonnie Luffy хоёр цаг байгаа дээр сайн идээд авъя. Хоосон одооттой тулдна гэдэг хэцүү шүү дээ гэж хэлээд. За тэгээ яг энэ үед Frontier Dome-д нэгэн анхааруулга ирэн энэ бүхэн яг юу болох талаар Lilith-ээс сухад Lilith энэ гинтийн дайралтын дохой байна. Хин нэгэн ороод ирсэн юм бах та гэхэд уг нь ийшээ орж чадах хүн байхгүй дээ гэж хэлэн нөгөө талд Кизару алидинэ лабобестер гараад ирсэн. York-ийн амь нас Punk Records болон цахилгаан үүсгүүр гээд энэ гураас бусад бүх зүйлсийг устгаж болно хэмээн өөртөө хэлээд ороод ирлээ. Усоп энэ бүгдийг харж шокнд ороод тэгээд Luffy дамхандаа анхааруулах гэж оролдлоо. Энэ үед Vegapunk кодыг бараг тайлсан. Гэхдээ цааныг зорилтод байралд очсон үед л хамгаалтыг бууруулах болно гэж хэлэн Stussy ууж байсан кофегоо гинт хаяад одоо яаран Vegapunk-ийн урдуур ороход араас нь гитэж байсан Lucci дайралт хийсэн байж л таа. Санжи энэ бүгдийг хармагцаа намигаас бууг нь булааж авангуу Kaku руу шууд буудлаа. Харин Zoro сэлмээ гаргаж ирэн Lucci-гийн эсрэг тулалдлаа. Zoro Lucci-г лабораторийн гадагш авч гарan тулаанаа үргэлжлүүллээ.
Харин Кизару гүйж явах роботыг харж тийшээ шилжин очиж одоо л би яг яагаад хөлгөө онгоцчин эрэг дээр байхгүй байсныг ойлголоо гэхэд Люфи шууд л эргэлзээгүйгээр хөлгөөс бун Кизаругийн өмнө ирэхэд дэрсэн малгайтай уулзалгүй удсан гэд үгээ хэлж дуусаагүй байхад Люфи шууд л дайралт ихэд Кизару амжиж хоёр гараараа хаан яасан сонин мэдчилгээ вэ гэхэд Люфи бид 2 жилийн өмнөөсөө 100 дахин сайжирсан шүү гэж хэлэн тэдний тулаан хэллээ. Харин хэсэг өөрчлөгдөн Камабака арал руу шилжчихэд эмчилгээнд байсан Кума гинтл хөдөлж ямар ч үггүйгээр хаашаа ч юм яарвчилж байлаа. Бүгд түүнийг яагаад байгаа гайхад Кума шууд л босоод гүйн өөрийнхөө хүч чадлаараа Redline руу явж улаан ханыг маш хүчтэй зохин доош унаж арал дээр үүмэнийг үүсгэж байгаамаа. Арал руу бүх чадлаараа мацаж Марижодор гараад ирлээ л дээ. Марижодор ирмэгс тэнгэрийн луунууд баярлан ашгүйдээ дийлдэшгүй бүр ядардгүй бол Кума өрөөд ирлээ. Түүнийг барь энэ удаа би авах болно гэж түүнийг булаацалтахад Кума асар том шок бөмбөлөг үүсгэн уурсаа шок гэж хэдэнлүү хийхэд бүгд л ийш тийш бүлт үсрэхэд Адмирал Акайно Кумагийн өмнө гараад ирлээ. Акайно Кумагаас яг ямар зоригтой энэ бүгдийг хийгээд байгааг чинь үнэхээр гайхаж байна. Юу ч гэсэн Кума бид чамайг удирдлагандаа байлгаж чадахгүй бол чам шиг хүчтэй өмнө үүсгэгчийг бид алчгаж чадна гэж чи бас хүнсгүй зүгээр л хоосон төмрийн сэг гэж хэлэн түн рүү дайрахад Кума болтон нүрийнхэн тал нь халуун лааванд өртөж байгаа. За Кума харин түүнээс шуудал зүхтаан хид хитэн дайралтаас нь болтон шуудал чадлаараа өөр газар руу нисээд явлаа. Гинт хэсэг өөрчлөгдөн Акайно асар халуун лава арал дээр Боныг барьцсан байлаа л та. Чи засгийн газраас зүхтаасан гэлөө. За ингээд дахиад баригдлаа да Боны. Кумаг одоо Март тэр сүнсгүй робот цэрэг болсон. Гэхэд Боны үүнийг нь үгүйсгэж өөдөөс нь ориллоо. Ингээд хэсэг яг одоо үедээ ирж Акайно түүний араас чи ямар ч уюухангүй болсон мөртлөө яг хаашаа ингэж яарад байгаа юм бэ Кума хэмээн гацарч байгаамаа. Экэд дээр замбраагүй үүмэнд игцээр л байлаа. Тэнгисийн зэргийнхэн орилгоо зур юм хийхгүй харин пашифистанууд далайн мангасуудыг даарсаар л зовж арал дээр газардан бүхэлд нь эзэлж байгаамаа. Харин дээр Люфи гэр дөрөв Снейкмен хурилдаа орон Кизаругийн эсрэг дайралт гэж эхэллээ. Кизару ч ядах юмгүй дайралтуудыг нь хамгаалж дажгүй жалаа чамайг яаж Кайдог дийснэг бараг л ойлголоо. Чам шиг далайн дэрэмчин Вегапанкийг хамгаалж яах гээд байгаа юм бэ гэхэд Люфи харин чи надад хэлэлтэй. Яагаад чи хөшин альман толгойтыг алах гээд байгаа юм бэ гэж цохилт хийхэд ядах юмгүй өшөглөөд би биш бид хүсэж байна шүү дээ гэж хэлэн дээшээ лазер болон нисэж би Вегапанкийг алмааргүй байна гэж өөртөө хэлэн чи үнээс хол байсан дээр дэрсэн малгайтаа гэд түүнөр дайралт хийхэд түүнийг хамгаалсан Люфи хол цөлөгдөж гүйж байсан Вегафорсыг 2 хуваан цааш нислээ. Хүн төрлөختний ирээдүйн чиний мөрөөдөл болсон робот ингээс хүрчлээ дээ Вегапанк гэж хэлэн Кизару өөртөө яриад цаашаа явдаг. Харин Лилид Франки Боны гурав доош сааныгийн хамт унсан ч азар үүлэн дээр уучраас хинч гэмтэл авсангүй. Газарт унсан Лилид Вегафорсыг дэлбэрэх гэж байгааг анзаарч Франки Боны орц цухтаараа хоёроо зүгээр л цухт дэлбэрлээ гэж хэлэн тэд дэлбэртээс арай ч амьд гарлаа. Лилид мөрөөдлийнхөө роботыг сүрснээ бодон уйлж харин Франки сааны зүгээр байгаа эсхийг шалган Боны ч гэсэн хөөрхийн ялга өшөглөөсөн Люфи цаанаа зовход Кизару тэдний өмнө гараад ирж байгаамаа. Кизару Боныг хараад хүүе Боны чи ямар том болцсон юм бэ? Одоо юу хүмүүсийг яасан ч урд өсдөг болцсон юм битэ. Чи нэрээ Вегапанкаас өшөөгөө авахар ирсэн гэлөө гэж асуухад Боны одоо бол үгүй гэж урлан түүнүр дайрахад хөнкөө бултаад би өөрийнхөө мэддэг хүмүүс рүүгээ халдмааргүй л байна гэж хэлэн түүнийг фронтир домлоо өшгөлчлөө. Харин үнийг харж байсан Франки уурлан түнэр радикал гэж яг хэлээл галах гэжсэн чинь Кизаругийн талаа болоод өгч байгаа. Манай хоёр шайсанг нь гайхад удирдлагын өрөөнд байгаа гэдрүүгээс сэрэмжлүүлэхээр залхан усоо павн яасан бэ Франки гэхэд та нар бүгд зүгээр үү? Тийм ээ бид зүгээр байна. За ашгүй дээ. Тэр хараахан наад руу ч очоогүй юм байгаа байна гэхэд юу вэ? Хин очоогүй байна гэж хэлэхэд Вегапанк кодыг тайлж манаахан төхөөрхөн баярлаад авлаа. Вегапанк Санжи Жимби хоёрыг яваад миний ачааг аваад ирээч. 2 дахь урт байгаа гэж захад Франки дэндэ муушигаар сонсож бай усоп. За сонсож байна. Гинтл Вегапанк орж ирээд Франки хүн та дөрөв одоо цааныгийн ардлын ард аваачхад бүхэл юм боллоо. Ер нь ингээд явхад бэлэн болчлоо гэж хэлмэгц Кизару гинтл удирдлагын өрөөнд ороод ирчлээ. Ууслаарай Вегапанк чиний зүгтаа төлөвлөгөө үүгээр дууслаа гэж хэллээ. Бүгд л айж давхар гайхацгааж байлаа. Усоовч за бид ингээд дуусчтэй гэж хэлээр газар тунаад өглөө. Вегапанк ууртаагаар чи саяны дэлбэрэлтийн эзэн үү? Тийм ээ. Харамсалтай чиний робот үнд өрчихлөө.
Атлас Эдисон хоёр ч дууралж, Стеллач гайхаж тооцорлоо. Харин Кизару за одоо ингээд дуусгацгаая. Энэ даалгавар надад үнэхээр хүндэж байна гэж хэлмэгц гинтл дахиад нэг тесрэлт боллоо. Юу вэ яасан бэ гэхэд Люфи гэр тавда ороод Фронтир домыг хөвчтэй мөрөснөөс үүдээд одоо чанга чимээ гарч ирэлтэй. За Кизару дотроо гүүэл үдэ гэж бодоход Люфи гинтл 2000-ад оны хүүхэлдэйн кино шиг л удирдлагын өрөө рүү яарвчлан агаар дээр гүйж гарлаа. Франк Лидит хоёр яг юу байсныг гайхаж зогсож байхад гинтл Кизаругийн ардаас асар том гар гарч ирэн түүнийг барьж аваад дээшээ гаргахад дотор байсан бүгдийнх нь нүд дөрөв давхарлаж ирээл та тэгээд боо юм бол.